санаа өнөөдрийн мэндийг хүргэе. Олон улсын хөлбөртэйшин эхлэх сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Бүжинлхам инхчин хонгор зүйлийн баг байна. Зорилго болохоор бид нэр өдөр тутамдаа ашигладаг жимс жисгийн дагуулдаг витамин С-ийн хэмжээ хадгалах хугацаанаас нь хэрхэн хамаарж өөрчлөгдөв. Тэгээ үүний эффект буюу нөлөө нь юу вэ гэдгийг судалсан байгаа. Зорилтын үед гэвэл бид нар доктортой хөгжлийн 3 дугаар зорилт буюу эрүүл мэнд байх хүрээнд бид нэр витамин С-ийг агуулгах хэмжээ болон үн хадгалах хугацаанаа хэрхэн өөрчлөгдөв. Тэгээ витамин С дэх аль өндөр хэмжээтэй витамин С хүнсний ногоо болон жимс жимсгийн хугацаанд аль нь илүү хүний эрүүл мэндэд сайн байх вэ гэдгийг судалсан байна. За витамин С нь болохоор хүний эрүүл мэндэд маш тустай. Витамин С байснараа коллагеныг бид нийлэгжүүлэх мөн зарим мэдрэлийн эсүүдийг ингээд зөөхөд витамин С хамгийн хэрэгтэй болдог. Витамин С хэрвээ дутагдах юм бол чиг бам одоо дархлаа муудах гэх мэтчлийн сул талуудтай байдаг. За тийм болохоор бид нэр төслийнхөө хүрээнд витамин С нь одоо хэрхэн өөрчлөгдөж байгааг судлахын тулд витамин С буюу антиоксидант нь L-аскорбик acid гэсэн юм томьёотой байдаг. За энэ нь уралд орохороо ингээд эсэлдээд тэгээд тэр эсэлцснээрээ ингээд бидний одоо туршилт нь ингээд өвөнгө өгснөөр бид нэр одоо тэр одоо жимсэнд юм уу хүнсний ногоонд хэр хэмжээний витамин С агуулгаж авъя гэдгийг харах туршилт хийсэн байгаа. За тэгээд манай төслийнх нь ерөөдөө болохоор яг юу гэж бодож байгаа гэхээр одоо ингээд бид нэр хөргөчөнд жимс ногоо хадгаллаа гэж бодоход цаг явах хэрээр витамин С-ийн хэмжээ нь ерөөдөө бид нэр яг юу гэж бодсон бэ гэхээр витамин С-ийн хэмжээ нь багасна гэж бодсон. Тэгээд ерөөдөө таамаглал маань яг ингэж төсөл маань эхэлсэн гэсэн үг. За одоо болохоор бид нэр яг төлөвлөгөө гаргасан байгаа. Бид нэр ерөөдөө 11-ийн 7 хоногийн хугацаанд ерөөдөө төслөө ерөөдөө хийж явсан. Эхний 7 хоногт нь бид нэр сэдвээ тодорхойлоод ер нь аль яг эрүүл мэндийн чиглэлээр бид нэр төслөө хий гэж бодож ин сэдвээ сонгосон байгаа. За тэгээд дараа нь ерөөдөө туршилтаа хийж эхэлсэн байгаа. Бид нэр туршилтаа судлаад юу яаж хийх юм гэдэг талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн. Тэгээд ерөөдөө 8 дугаар 7 хоногоос ахгуулаад бид нэр яг туршилтаа хийж эхлээд яг үйл явцыг анализ хийж эхэлсэн. Тэгээд сүүлийн 11 дахь 7 хоногт нь ерөөдөө бид нар дүгнэлтээ гаргаж одоо энэ результатыг ингэж үр дүн болгож бичсэн байгаа. За бид нар ерөөдөө мэдээж хэрэг шинжлэх ухааны төсөлмж биднэрт variables буюу хувьсгчуд байгаа. Тэгээ биднээс ерөөдөө хамгийн их анхаарч үзэж байгаа хувьсгч буюу хамаарах хувьсгч нь витамин С-ний өөрөх нь агуулмж болж өгч байгаа. Тэгээ энийг бүгдээрээ цаашдаа энэ туршилтын үйл явц дээр илүү тайлбарлаж ярина. За энэ болохоор ерөөдөө манай аппаратус харагдаж байгаа. За observation-ийн хувьд болохоор observation буюу одоо ингээд ажиглалтуудын хувьд болохоор бид нэр ерөөдөө яг 3 жимс ногоо сонгож авсан. Ерөөдөө жимснээс лимон болон чицэрган жимсийг сонгож авсан. Тэгээд ногооны хувьд болохоор bell pepper амтад чимжийг сонгож авсан байгаа. За энэ болохоор яг манай туршилтны үйл явц харагдаж байна. Энд ерөөдөө бид нэр яг сургуулийн лабораторид байгаа багаж хэрэгслүүдээр авч хийсэн байгаа. За тэгээ яг яаж туршилтын үйл явц маань явсан бэ гэхээр бид нэр одоо тэр авсан саяны 3 жимс ногоогоо лимон цэцэргэн ногоон чинжүү 3 аваад ерөөдөө жижиглээд тэгээд энийгээр ерөөдөө усанд ингээ уусгаад шүүсийг гаргаж авсан байгаа. За тэгээд шүүсийг гаргаж аваад мэдээж хэрэг бид нэр өнгө оруулахын тулд ерөөдөө энэ боцыг ашигласан байгаа. Йод бүгд бид нэр нэмж ашигласан байгаа. За тэгээд үүнийхээ дараа ирэхэд бид нэр calibration test буюу одоо бид нэр яг тийм яг тодорхойлдог тийм онлайн туршилтыг эхлээд хийсэн calibration test дээр ирэхэд дараа нь томьёог нь ашиглаж байгаа. Ер нь бол яг агуулмжийг судалсан байгаа. За тэгээ ирэхэд бид нэр яг лабораторид хийсэн болохоор лабораторид яг сургуулийнхаа хөрөгчөнд эдгээр жимсээ хадгалаад яг ингээд 1-7 хоног өнгөрлөө, 2-7 хоног өнгөрлөө, 3-7 хоног өнгөрлөө гэд эдгээр жимснийхаа ингээд туршилтыг хийгээд ирэхэд 7 хоног болгоны турш бараг өдөр болгон туршилтаа хийсэн гэсэн үг. За энэ болохоор яг манай calibration одоо хяналтын туршилт харагдаж байна. За энэ туршилт нь ерөөдөө яаж явагдсан бэ гэхээр бид нэр 100 мл усанд ийм витамин С-ийн ийм таблет байдаг. Бид нэр ингээ витамин С-ийг хангахын тулд дуудаг. Энэ нь болохоор илүү нөгөө нэг өндөр витамин С-ийн агуулмжтай учраас бид нэр яг энийг одоо
уусан бол болгож авсан. Тэгээд уусан бол болгож авахдаа 100 мл усандаа энийг уусгаад тэгээд ихэд бол бид нэр яг мэдчихэж 100 мл усанд за ийм витамин С-ийн агуулмж байгаа юм байна шүү гэд мэдээд авсан маа гэсэн. Тэнгүүт дараа нь бид нэр авч үзэж байгаа тэр нөгөө нэг йодороо өнгө нь өөрчлөгдөж байгаа. Өнгө нь хэрэг хэмжээний энэ манай витамин С-тэй уусмал маань орж иж өнгө нь өөрчлөгдөж байгаа шалтгаалаад витамин С-ийг олж авсан гэсэн үг ээ. За энд манай яг мэдээллүүд яг өдрө болгоны хийсэн датанууд харагдчихж байна. За яг эндээс ирэхэд бол харж хэлэхэд лимонны ирэхэд бол эхний өдөр бид нэр 20 тусал ирэхэд бол йодын тусал хийж иж өнгө нь хувирсан бол сүүлийн 7 дахь хоног дээр болохоор 11 тусал болж өөрчлөгдсөн ба. За харин цацрагны хувьд болохоор эхний өдөртөө 38 тусал орсон бол сүүлийн өдөртөө 20 тусал болж багассан. За амтад чинжүүн дээр болохоор эхний өдөртөө 22 байхад сүүлийн өдөр 11 болж хуурсан байна. За энийг тэгээ бид нэр яг энэ томьёогоор ирэхэд бол орлуулад витамин С ирэхэд бол яг хэрэг агуулгадаад агуулмж нь хэр ямар байжгаад ямар болж хувирагдсан яг энэ томьёогоор бид нэр олсон байгаа. Тэгээ энийг илүү сайн хараад авч болно. За бидний өөр дөнгийн хувьд болохоор өдөр болгон одоо 7 хоногийн турш өдөр болгон витамин С-гээ туршихад хамгийн их витамин С өөрчлөгдсөн нь болохоор лимон байсан. Тэгээд хамгийн их витамин С-тэй жимсээр нь болохоор цэцэргэн буюу манай Монгол дураатай цэцэргэн хамгийн их витамин С-тэй яжгаад 7 хоног өнгөрсөн ч гэсэн ер нь бол лимонтой тэнцэх хэмжээний витамин С-г өөртөө агуулж чадчихсан гэсэн үр дүнэлтэд төрсэн байгаа. За тэгээд бидний хувьд болохоор ингээд цаг өнгөрөх тусам витамин С нь өөрөө юм усан дуусдаг витамин учраас энэ нь ингээд цаг өнгөрөх тусам одоо хугацааны туршид витамин С-ний хэмжээ нь ер нь жимсэндээсэн хөсний ногоончсан ер нь яаж чадгалсан буурах юм байна, багасах юм байна. Тэгэхээр хүнсний ногоогоо бид хэрэглэхдээ одоо хугацаанд нь хэрэгжилж илүү өөртөө витамин С-гээ ингээд бүтэн авах боломжтой байна гэсэн дүгнэлтэд төрсэн. За тэгээ энэ дээр илүү ингээд сайжруулах санаануудаа бас бичсэн байгаа. За үүний дараа болохоор бидний хийх гэж төлөвлөж байгаа туршилт маань болохоор одоо ямар үед хадгалал одоо хөлдөөч юм бол юм уу эсвэл илүү ингээд дулаан газар хадгалах юм бол витамин С илүү удаан хадгалах юм уу гэдэг тал дээр бас илүү туршилт хийе гэж төлөвлөсөн байна. За тэгээд багийн ажиллагаануудаа яг тэнцүү хувааж авсан. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Жимс байгаа. Лимон жимс нь ирэхэд бол яг эхний өдөр саяны бид нар миний харуулсан томьёогоор ирэхэд бол орлуулад үзэхэд эхний өдөр 7.4 мг өөртөө витамин С-г агуулжсэн бол 7 дахь хоног дээр 4 мг болж ирэхэд бол багассан байгаа. Энэ болохоор лимоны үзүүлэлт. Монгол дургахтай жимс болох цэцэрэг нь болохоор эхний өдөртөө 14 мг буюу ирэхэд бол маш өндөр агуулмжтай байсан бол сүүлийн өдөр нь 7 мг болж багассан байгаа. За харин манай амтад чинжүү болохоор эхний өдөртөө 8 мг болоход сүүлийн өдөр нь ирэхэд бол 4 мг болж тэгээ ингээ харахад ирэхэд бол бүхэл бүтэн 7 хоногийн дотор 2 дахин витамин С-ийн хэмжээ багасч байгаа гэж үзэж байгаа. Тэгээ бид нэр ирэхэд бол жимс ногоогоо ингээл дэлгүүрээс авчаал хөрөгчөндөө 7 хоног хадгалахад яг та бүхний идж байгаа хэмжээнээс ирэхэд бол 2 дахин бага хэмжээний витамин С та бүхэн өөрсдөө ирэхэд бол хэрэгжилж байна гэсэн үг. Тийм болохоор манай төслөөс ирэхэд л өгж байгаа зөвлөгөө нь болохоор бид нэр та бүхнийг илүү ингээд жимс ногоогоо шинээр нь худалдаж аваад тэгээд яг витамин С-гээ ханхуйц хүн болгоны насан зориулж өөрөөр витамин С-ний тухайн өдөрт нь хэрэгтэй болдог витамин С-ний агуулмж байдаг. Яг тэр агуулмжаар ирэхэд л та бүхнийг хэрэглээсэй гэж ирэхэд л бид нэр зөвлөж байгаамаа.